эрхэм үзэгч та бүхэн энэхүү гутлыг харж байгаа. За энэ гутал бол ямар нэгэн дэлхийд нэртэй брендинг гутал гэж та андуурч магадгүй. Гэтэл энэ бол Монгол залуучууд өөрсдийнхөө гараар, өөрсдийнхөө ур чадвараар бүтээсэн, үйлдвэрлэсэн гутал байгаа. Тэгээд өнөөдөр та бүхэнд Монгол залуучууд дэлхийд өрсөлдөхүйц юм гутлыг хийгээд эхэлчихжээ. Энэ гутлыг үйлдвэрлээд эхэлчихжээ гэсэн сэдвээр Монгол залуучууд бид бүхэн хийж чадчихна гэдгийг харуулахын тулд бид нар туул гутал үйлдвэрлэдэг юм сургалтын төв болон үйлдвэрлэл эхэлж байгаа залуучуудыг та бүхэнд танилцуулахаар бид нар хүрэлцээр байна. Тэгээ хамгийн түрүүнд энэ туул сургалтын төвийн талаарх мэдээллийг та бүхэнд хүргье. Бид хийж чаддаг болонгаараа Монгол залуучууд ийм сайхан гутлыг тийм ээ үйлдвэрлэж чадчихжээ. Энэний талаар сургалтуудыг та зохион байгуулж байгаа мэдээллийг үзэгчдэд хүргэе гэдээ энд хүрэлцэн ирсэн байгаа. Тэгээд та энэ туул сургалтын төвийн талаар нэг товчхон мэдээллийг бид төрөхгүй юу? За баярлалаа. Тэгэхээр би юуны өмнө ярилцлага эхлэхээс өмнө нэг өгүүлбэр хэлэхгүй болохгүй. Тэгэхээр өнөөдрийн бидний нөхцөлд энэ үйлдвэрлэлийг хангах манай улсад юу хэрэгтэй байгааг гярхан аждаг улсууд бол сурвалжлагч нар та нар юм байна. Тиймээс нэг том үйлдвэрлэлийн дэмжих дарга нар юм уу их хурлын гишүүд биш юм байна. Үнэхээр би таныг танихгүй. Та яваал ирсэн. Энэ бүхэн бол үнэхээр улс үндэснийг хөгжүүлэхэд хэрвээ төр засгийн удирдагч нар их хурлын гишүүд ч юм уу дүүргийн том ажилтнууд ч гэсэн энэ дээр та нар бас анхаараарай. Сурвалжлагч нар бол үнэхээр улсыг хөгжүүлэх гярхан нүдтэй улсууд эдгэн гэдгийг би онцолж хэлэх гэж энэ өгүүлбэрээ эхэлсэн юм аа. Тэгэхээр бид Монголд манай сургалтын гол онцлог бол Монголд Итали гутлыг монголчууд өөрсдөө арьсаар хийж сурцгаая гэсэн ийм зорилготой, ийм лозунгтай энэ хоёр янзын сургалтаа эхэлж байгаа. Нэг дэх сургалтаа бол би яаж эхэлсэн гэхээр зэрэг ер нь л мэрэгжлийн ажилчин бэлтгэн гэсэн шугамар улсаас зөвшөөрлийг аваад энэ сургалтаа эхлээд 6 дахь төгсөлтөө игээд 7 дахь авчаад байгаа. 21 аймагаас улсууд ирдэг. Тэгэхээр дээд зэрэглэлийн ажилчин бэлтгэх гэж. Миний энэ сургалт бол юу бэлтгэгддэг вэ гэвэл бүх төрлийн Европын гутлыг түрээтэй, түрээгүй, цэргийн хороомон гутлаас ихсүүлээд өдөр тутмын пүүз тийм ээ. Гоёлын энэ хараа бүжгийн бажинг эрэгтэй хүний тийм ээ. Энэ хоёр янз шүү дээ. Энэ бол энүүхэндээ ийм хагалгаатай байгаа бол энэ ямар ч эсгүүргүй зөвхөн энэнгээр хаглаад юм бүтэн. Энэ бол Итали хийсэн гутал. Гэх мэтлэнгээр энэ бүх гутлыг манай монголчууд өөрсдөө хийдэг болъё гэсэн ийм зорилготой. Хоёр дахь сургалт нь болохоор хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгөөр нэн ядуу юм уу эсвэл гутлын мэрэгжил олё гэсэн хүсэлтэд үнэггүйгээр тэр дэмжих сангийн төлбөрөөр халамжийн ангийг ингээд явуулж байгаа. Зэрэг эндээ их баярлалаа явж байна. Одоогоор энэ сургалтын төвөө ер нь хэдий орчим залуучуудыг та төгсгсөн бай. Үр дүнгээсээ та бас. За үр дүн гэх юм бол би ганцхан өгүүлбэр хэлье. Улсдаа татвар төлөгчдийг л бэлдэж байна удаа л гэж би хэлнэ. Яг бол өнөөдөр төгсөөд л ерөөсөө жижиг дунд үйлдвэрлэлийн зээлд хамрагдаад үйлдвэр эрхлээд явж байгаа хэсэг байна, тийм үү? Эсвэл ажиллаж байгаа үйлдвэрүүдэд мэрэгжлийн ажилчин дутагддаг штэ. Манайх руу ханддаг байгууллагууд маш их байгаа. Дөнгөж сая штэ чинь 5 сард илүү Мишель Экспорт Монгол улсын жижиг дунд үйлдвэрлэлийг үйлдвэрлэгч нарын үзэсгэлэн нэгдсэн. Тэрний алтан медаль авсан байгаа штэ манайх төгссөн хүмүүс. Тэгэхээр энэ үр дүн юу вэ гэвэл мэрэгжлийн ажилчид бий болж байна. Мэрэгжлийн жижиг дунд үйлдвэрлэлийг эрхлэгчид бий болж байгаа. Энэ л. За үнэхээр бахалтай санагдаж байна. Тэгээд энэ гутлыг бол би Монгол хүн хийсэн гэхэд итгэж чадахгүй байна. Тэгээд энэ үл яг л нэг брендинг дэлгүүр тархлаг гутлаас ямар ч ялгаа алга. Тэгээд энд яг энэ сургалтын төвд суралцах гал ирсэн байгаа залуучууд маань энд харагдаж байна л да. Тэгээд суралцж байгаа хүмүүсээс бас энэ сургалтын төвөөс юу сурч мэдж байгаа талаар бүгдээрээ суулцъя гэж бодож байна. Юу сурж байна одоогоор? Би хөвсгөлөөс ирсэн. Тэгээд энэ гутал маань хүн болгоны хэрэглээ гэдэг утгаараа тэгээд ирээдүйтэй мэрэгжил гэдэг утгаар нь би мэрэгжлийг сонгосон байгаа. Тэгээд хөвсгөлдөө очиж цех байгуулах санаатай нөхөртөөгөө ирсэн. За тийм. Ер нь эндээс ингээд залуучуудынхаа бас хийсэн гутлуудыг ч өөр үтсэн байх л та. Ер нь чамд ямар санагдаж байна? Ер нь
Сайн шүү. Их сайн. Ер нь эхлээд ингээд хүний хөлийг бүр сайн судлах хэрэгтэй юм тийм гутлыг. Тийм, тавхай хөгжил хүн Монгол хүний хөлийн тавхай бусад орны хүмүүсийн хөлийн тавхаас өөр байдаг гэсэн. Тэгээд тэр мэрийгээ судлаа. Тэгээд хүний хөлийн хэмжилтийг авахаа бас сураад тэгээд тэрнийхээ дагуу загвараа гаргаад одоогийн байдлаар төвхөлний загварыг гаргаж чадж байгаа. Миний бас ирээдүй бас би өөрөө айгүй их мөрөөддөг байхгүй юу? Гой гутал хийгээд гой гутлан даан таарсан гой цүнх хийгээд тэгээд тэрийг хослуулж бариад ингээ явбал тэгээд найз нөхдүүдийгээ ингээд тэрэндээ сургуул гэж бас боддتي. Өсгөлөөс 3 сарын өмнө ирээд сая 2 сарын сургалтанд амрагчаад одоо сургалтаа төгсөж одоо багштай туслаад ажилтан туслал байж гин хэсэг хугацаанд. Одоо миний хийсэн өөрөө хийсэн готл байна л да. Өө за. Эсгүүрээ өөрөө хийгээд тэгээд зохион бүтээлтээ өөрөө гаргаад ойдолтоо өгөөд улгаагаа өөрөө хийсэн. Одоо ингээд энэ бол дотор мотор бүгдээрээ шир байгаа ирсэн. Энийг бол өөртөө харж байгаа. Иймэрхүү юм хийсэн. Ерөнхийдөө бол 2 сарын хугацаанд эзэмшигч чадвар гэвэл одоо энэ байна. Дээрээс нь одоо нөгөө хүмүүс маань суралцж явцдаа. Өөр төрлийн өөр загвараар өөр готлуудыг хийж болж байгаа. Хороон, цэргээ хороон. Тэгээд ер нь бол манай сургуульд ирж байгаа хүмүүс нэг талаас өөрсдийгөө зөв хувцлаад нөгөө талаас бас одоо улс их орнодоо өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж ийна л гэж ойлгож болно доо. Одоо жишээлбэл ийм гутлыг хийхэд хэдийн хэмжээний одоо өртөг шингэж тийм ээ. Одоо шил материал гэж байна. Чиний өөрөө ч хөдөлмөр хөлс гэж байна. Цаг хугацаа гэж байна. Хэдийн хэмжээний ер нь өртөг шингэж бүтдэг байна. За. Энэ гутлыг чи одоо би чинь 3 хоногийн өмнө эсгүүрийг ойдолт өгөөд уллаад хөвлөрөө аваад нийтдээ 3 хоног өнөөдөртөө нийлээ 3 дахь хоног болж байгаа юм байна. За. Орсон өртөг гэх юм бол нэг 30-40 мянга болж байгаа баг. За нэг дээр нь хөдөлмөр сайндаа л 30 мянга болж байгаа. За энийг ингээд зарлаа гэж үзэхэд энэ ч одоо өдөр тутмынхаараа ч явж болно, гоёлохаараа ч явж болно. Тийм ээ. Тэгэхээр энийг нэг 70 юм 80 гэж зарж болно. Өө за. Яагаад гэвэл энэ чинь нэгдүгээр чанартай, хоёрдугаар бас нэлийн эдлэгээ сайтай болж байгаа гот учраас бас. Тэгэхээр дизайн, хийц, өнгө, загварын хувьд бол үнэхээр гайхалтай гоё гутал байна. Энийг одоо урлагийн хүмүүс за тэгээд одоо бүжигчд ч юм уу, за эсвэл одоо бизнесмен тийм ээ, гоё ганган залуучууд төрөл энэ гутлыг олохдохгүй. Тэгээд энэ гутлыг энэ залуу маань бол 70 мянгаар өгөх боломжтой гэж үзэж байгаа юм байна. Тэгээд 70 мянгад бол энэ бол би бол хямдхан байна л гэж бодож байна. Ийм одоо цэвэр харьсаар хийсэн гутал бол. Тийм учраас одоо энэ залуучуудаа тийм ээ бид нар дэмжиа гэвэл мэдээж энэ гутлыг бид нар аваад тийм ээ өмсөөд энэ гутлыг бид нар хэрэглэхэд л энэ хүмүүст маань маш их дэмжлэг болно. Ингээд бид нар одоо Монгол улсаа хөгжүүлэе гэж бид нар маш их одоо том үлгэрээ юм ярихаа орон зүгээр л энэ хийж байгаа хүмүүсээ дэмжиж энэ хүмүүсийн ямиг л бүгд нар хэрэглээ сурчих. Ингээл юм бол энэ бол Монгол улс хөгжихийн Монгол залуучуудаа дэмжиж байгаа нэг үнэхээр том хэлбэр болох юм аа гэж бас бодож байна. За чамд их баярлалаа. Цаашдаа бас өшөө олон одоо гоё гутлуудыг хийж те залуучуудаа их гоёорой тэгээд Монгол залуучууд бол үнэхээр хийж чадчих юм. Чамаар бас би харж байна. Чамд амжилт хүсье. За баярлалаа. За сайн байцгаана уу. Өнөөдөр ингээд нөө үйлдвэрлэл эрхлээд явж байгаа энэ сургалтын төвөө төгсөө тийм ээ үйлдвэрлэл рүү шилжсэн бас залуучууд маань нэвтрүүлэг дөрөгдөж ирсэн байна. Тэгээд залуучуудаа уулзуулъя гэж бодож байна. Өөртөө товч танилцуул. Сайн байцгаана. Намайг ингээд MTOT гэдэг ажлын гутал хувцсны үйлдвэрийн ерөнхий захирал Тэмүүлэн гэдэг. Энэ манай гэр бүлийн хүн. Хатхан Туяа гэдэг. Тэгээ битээр бол одоо анх бол би одоо Нарамтуул зах дээр Орос вокал гэж байгаа шүү дээ. Орос вокалыг би одоо анх 8 хийж гэлсэн. Манай эхнэр ч гэсэн одоо гэр бүлээр аав ээж нар 8 хийдэг байсан. Тэгээд энэ дээрээсээ ер нь үндэслээд ер нь бол бид нэр одоо энэ Орос вокал гэдгийг одоо өндөр үйлдвэрлэж эхэлсэн. Ажлын хувцастай нь бас ингээ үйлдвэрлэж эхэлсэн л дээ. Гол нь бол манай энэ Туул багш гэж хүн бол үнэхээр зөв зөвтэй сайн сайхан юм хийж яах гэдэг бидүүд энэ дээрээ хараад энд оролцохоос өөр үнэхээр арга байхгүй. Энэ сайхан боловсон хүчин, энэ сайхан ажилчдыг те ингэж ардаа бэлтгэж өнөөдөр энэ сайхан үнэн хүчтэй ажлын талбар руу тавьж бэлтэж байгаад нь
юуны өмнө туул багштай маш их баярлсан талархснаа илэрхийлье. Тэгэд энд хамгийн гол нь бидний ирсэн гол шалтгаан бол өнөөдөр үйлдвэрлэл эрхлэгчд бол дандаа боловсон хүчнүүдийг хайж идэг, цаг үргэлж доороо ингэж бэлтгэхийнсэн гэж хайж идэг. Гэтэл энд ингээд ийм гоё зүйлийг мэдрээд ингээд олон хүмүүс ингээд Монгол улсад ингэж бэлдэж байгаа ийм сургалт үйлдвэрлэлүүд өнөөдөр Монголд дутмаг байна. Өнөөдөр дээд сургууль гэж ярьж байна. Маш их олон тийм дээд сургуулиуд төгсөөд тэр дээд сургууль төгсөөд өнөөдөр монголчууд ажилгүй байна гэж яригдаж байна. Гэтэл энэ бүх зүйлээс эхлэх ёстой. Өнөөдөр бид нар тийм ээ. Өнөөдөр бид нар өөрсдөө гоё гутлыг хийж чаддаг. Өнөөдөр өөрсдөө гутлыг ойчдаг, гуталыг хувцсч ойчдаг, тий? Гуталж ойчдаг. Тэг ингээд тэрийг өөрсдөө өмсөд явцдаг байл бид нар өөрсдөө энэ баялагийг өөрсдөө бүтээж байгаа байхгүй. Монгол улстай өөрсдөө л бүтээж байгаа. Тэрийг заавал гадаадаас авах ямар шаардлага байхгүй энд бол. Бид нар зүгээр өөрөөсдөөсөө эхлэх хэрэгтэй байна. Зүгээр л энгийн байдлаас эхлэх хэрэгтэй. Түүнээс ч том юм яриад өнөөдөр хэрэггүй штэ. Өнөөдөр тийм биз дээ. Тэгээд өнөөдөр үнэхээр хүн өөрөө хөдөлмөрч гарыг үнэхээр бурхан өрөөдөг юм аа. Тэ? Үнэхээр хөдөлмөрч хүн өөрөөсөө л ингээд хөдөлмөрч өөрөөсөө л ингээд бүх зүйлийг хийдэг байл цаанаасаа юм чи ингээд явдгийг шүү. Өнөөдөр манай нөхөр анх ингээд гарч явахдаа Нарантуул зах дээр авах нэг ч төгрөггүй анх бизнес эхэлж ирсэн. Монгол залуучуудаа та нар бол залуу байна. Одоо жишээлбэл манай нөхөр ит 29 настай. 25 настайдаа үйлдвэр байгуулж ирсэн. Тэгэхээр залуу байгаа зү. Залуу хүний сэтгэлгээ гэдэг бол арай онцгой байдгийг шүү. Тийм учраас залуучуудаа үнэхээр та нарт бас хэлмээр байна. Монгол улс өнөөдөр хөгжих хэрэгтэй байна. Монгол улс хөгжихийн тулд бид нар боловсрох хэрэгтэй байна. Боловсрохтаа бид нар энгийн зүйлээс боловсрох хэрэгтэй байна. Тийм ээ? Түүнээс ч заавал дээд сургууль руу гэж орох ёстой биш. Бид нар өөрөөсөө баялагийг бүтээдэг баймаар байна. Тийм үү? Амаараа ярьдаг биш. Гараараа бид нар хөдөлмөрлөдөг баймаар байна. Баялагийг бүтээдэг баймаар байна. Тэгээд та нарт гэж хэлэхэд тэгээд Монголын ард түмэнд бас гэж хэлэхэд өөрсдийнхөө бүтээсэн баялагуудыг худалдаж авч биднийг дэмжээч. Тэ? Их орныхоо хүмүүсийг дэмжээч. Энд ингээд бас нэг хідэн цаана нэг ингээд их орныхоо төлөө гэсэн зүрхэл захилж байгаа залуучуудыг бас бид нэр дэмжээч гэж ингэж хэлмээр байна л да. Энэ бол одоо яг цэргийн стандартад хангагдсан, улсын стандарт батлагдсан одоо түрүүнээсээ дэше 36 санжтэй энд оломтой цэргийн нөхцөлд өмс тайлахад одоо амар гэсэн тий ийм цэргийн зөрүүлэлтийн улсын стандарт багтсан энэ гутал байгаа юм аа. Энэ бол ажлын цэргийн зөрүүлэлтийн гутал. Энэ одоо бас өөрөн хүүхдүүд одоо морь ундаг одоо манай энэ хүүхдүүд одоо хурдан морины одоо хүмүүсийн анхааралд одоо хэлгээд одоо морь ундаг одоо хөдөө одоо манайх чи хөдөө аймаг одоо газар тарилыг эрхлэх их тийм юу орно штэ. Тэр энэ хүүхдүүдэд одоо бас морь унахад нь зориулсан 17-оос одоо 24 арз морь хүртэл хүүхдийн жижиг юм гутал бий. Энэ дээрээс одоо аж ахуйн нэгжүүд одоо компани одоо хүн захирлуудад одоо тэр юунд хандаж хэлэхэд одоо ажлын гутал одоо Бухарын төрүүтэй ажлын гутал тэр ажилчин ангийн ийм брезентэн төрүүтэй өмс тайлахад амраа бүр цаашлаад хамгаалтын албануудад ангаа анхааруулж хэлгээд энэ хагас төрүүтэй ийм гутлуудыг одоо бид үйлдвэрлэж хөдөө одоо орон нутгийн хүмүүст одоо Бухарын төрүүтэй морин дэлэн дээр одоо өмсдөг манай залуучуудын те цоордгүй Монголын үхрийн энэ арьсаар хийсэн. Нармоногод энд дэдэг арьсны үйлдвэрээр бүр батлагдсан арьс шинжлэх ухааны юунаас гарсан бүр бүхэлдүүдийн арьсаар хийсэн тим компани одоо арьсны үйлдвэрийн Монгол улсын арьсын Оросын шараатаас Оросын одоо нэг уул өсгөн дээр бид нэр тулгуурлаж бүтээсэн. Энэ бол цэвэр хүний гарын уур гараараа бүгдийг хадаж бүтээсэн юм гутал байгаамаа. Цаашлаад ингээд үзэх юм бол энэ бол одоо манай монголч маш хүүтэн уур амьсгалтай тий. Маш хүүтэн тийм орн штэ. Ийм хүүтэн уур амьсгал өнөөдөр яг жинхэнэ Монгол улсын дарханд үйлдвэр боловсруулсан нохооны үс. Энэ бол одоо манай компани энэ одоо нэрлэлсэн одоо Нүнжиг Бадам гэдэг нэртэй гутал шүү. Манай компани одоо энэ тий өвөл бас бид нар өвлийн 100 градустай даарахааргүй та зогсноо гэж одоо гоё харагдаж байгаа зү тэ. Монгол үйлдвэрлэл гэж байна тэ. Тэгээд үнэхээр яг бахархалтай санагдаж байна л да. Энэ хоёр залуу маань одоо нэг 5 жилийн өмнөхөд одоо зах дээр зүгээр гутал зардаг байсан хоёр залуу гэж байна. Тэгээд одоогоор 30 гаруй хүмүүсийг одоо ажлын байраар хангаад ийм одоо олон сайхан Орос
харахад одоо бидний хэл шара хадаастай гутал гэж ярьдаг тийм ээ. Тэр вокалуудыг хүртэл одоо яста ирээдл нь сайхан үйлдвэрлэсэн байж байна. Энэ олон сайхан хөдөлмөр хамгааллын хувцснуудыг бас үйлдвэрлэсэн байж байна. Тэгээд үнэхээр сайхан санагдаж байна. Монгол залуучууд ингэж хийж бүтээж өөрсдийнхөө залуучуудыг ажлын байраар хангаж тийм ээ. Ийм одоо бодиттой, ийм одоо нүдэнд харагдах юм бүтээлийг хийж байгаа нь үнэхээр бахархалтай санагдаж байна. Тэр үйлдвэрлэл эрхэлснээр одоо хувь хүн хөгжинө. Хувь хүн хөгжснөөр Монгол улс хөгжинө. Монгол улс өнөөдөр хөгжнө гэдэг чинь дэлхийн давцанд гарах цаг нь ирчээд байна. 2010 он өнөөдөр 10 жил баг унтаа байлаа бид нар те. Өнөөдөр одоо залуучууд минь сэрээчээ одоо тэр залхуурлаасаа босооч сэрээчээ өнөөдөр хөдөлмөрч одоо тэр хоёр гараа өнөөдөр би хинбэ гэдгийг энэ багш дээр ирж те сурж заалгуулж өнөөдөр би хинбэ гэдгээр өнөөдөр очиж тэр үйлдвэрдээ очиж ажиллаж те үйлдвэрд ажиллаж үйлдвэр хөгжснөөр Монгол улс нэг том компани одоо гарна гэдэг чинь цаанаа өнөөдөр Монгол улсын нэр гарна. Өнөөдөр бид нар шүү дээ Италийн гутал гэж одоо ингээ яриад байна те. Өнөөдөр Италийн гутлыг яг цаана Итали хүн л хийсэн байхгүй юу. Тэгэхээр бид нар ялгаа байхгүй Монгол хүн учраас одоо би энд ирчээд бас нэг юм өгөхсэхгүй анзаарлаа. Одоо би өөрөө компани захирал ийм хүн гिचгээ те хөдөлмөр хамгааллын гутлыг зөвхөн хийдгээ гэд одоо энэ гутлыг хийгээд ингээ байж атал энэ манай туул багшийн өнөөдөр сургасан одоо энэ залуучууд энэ гоё гутлыг хийж байна. Энэ гоё гутлыг хийж байна. Ийм гоё одоо өнөөдөр одоо дарга нарын залуучуудын гоё гутлыг хийж байна. Монгол хүмүүсийг одоо өөр орнууд судалтлаад Итали энэ багшийн сургасан тэр мундаг шамнэр нь дэлхийн давцанд гарч өнөөдөр цаг нь ирэх байхаа гэдэгт би маш их найдаж байна. Одоо Монголын бүх залуучууд ингэж гадаадд гарч ажиллаад байна л. Гадааддаа мөн гарахгүй Монголдоо өнөөдөр үйлдвэрлээд Монголдоо өнөөдөр үйлдвэрсэн тэр хувьцаа монголчууд нь өмсөөд те. Ингээд ингэхийн бол өнөөдөр одоо том орнуудыг бид нар яриад байх биш. Тэр орнуудын адилхан төвшөнд зиндаанд очих юм а гэдгийг л би танд хэлээд маш зөв зүйтэй юм хийж байгаа туулгачтай л их баярлж байна да. Сайн байна уу? Та өөрийгөө танилцуулбаа. Намайг Хотгон Цэнгэл гэдэг. Би туул сургалтын төвийг бас төгссөн. Бас урлагийн дэмдээ сургуулийг бас бакалавр зэрэгтэй төгссөн. Дизайнер мэргэжилтэй хүн байгаа. Тэгээ ерөнхийдөө би туул сургалтад халамжийн чиглэлээр хичээл явагдаж байгаа мэтчээл заадаг. Халамжийн гэдэг маань нөгөө нэг ядуу болон группт байдаг айлсгүй сургалтын төлбөрөд төлөх чадваргүй ч юм айлсгүй үнэгүй суралц хүсэлтэй хүмүүсийг одоо хамрагдах юм сургалт байгаа. Энэ сургалтанд болохоор ямар ч хүн хамрагдаж болно. Одоо зөвхөн хотын 6 дүүргээс ирж манад хүмүүс суралцж байгаа. Ийм хүмүүс гутал сонирхож байгаа ийм хүмүүс маань сурдаг. Хамрагдахын тулд яах хэрэгтэй вэ? Хамрагдахын тулд тэгэхээр одоо манай хот зундаа ерөнхийдөө амарчтэй. Намар 9 сарын 1-ээс эхлээд илсэлтэй ам. Тэгэхээр эхлээд нөгөө 90-ийнхөө нэмлэгийг канандад тэгээд хорооныхоо засаг дараагаар тодорхойлт бичүүлээд тэгээд дүүргийнхаа халамж дээр очиж гэрээ байгуулад тэгээд жижиг дунд үйлдвэрлэлээс очиж эрхийн бичгээ авчираад тэгээ маад ирж суралцах боломжтой. Танаа сургалтын онцлогууд нь давуу талууд нь яг юу байдаг вэ? Манай сургалтын давуу тал гэх юм бол манай хүн болгонтойгоо тулж ажиллана. Тэгээ яг нарийн гутлын зохион бүтээлтэй миллиметрийн жалтаагүй хийж яг мэрэгжлийн түвшинд яг хичээл ордог. Тэгээ онол дадлуул мэдээж туслана. Хүн болгон өөрийнхөө хүссэн загвараа сонгоод зохион бүтээлтэй игээд ямар ч алдаагүй зохион бүтээлтэй игээд тэгээ тэр хүн зохион бүтээлтэй хийж чаддаг болно. Эсвүүрээ гаргана, улалгаа үзнэ, улалгаагаа үзнэ, материал үзнэ. Тэгээ төсөктөө яг нэг гутлыг бүрэн хийж чаддаг болол төсөх чадвартай болно. Гэхдээ эрүүл ахуйн шаардлага нийцснээр мөн тэгээд мэргэжлийн өндөр түвшинд ингэж төгсөж байгаа юм. Та залуучуудад хандаад ер нь юу гэж хэлмээр байна? Өөрийнхөө бас гоё сэтгэлийн үгийг залуучуудад хэлье гэж бодож байгаа. Ерөнхийдөө манай залуучууд нь одоо айгүй гоё болцсон шүү дээ. Боловсралтай айгүй анхаардаг болсон. Айгүй хийж бүтээ гэсэн чирэмэлцэлтэй байгаа. Тийм хүмүүстэй л бас гутлаар ч гэсэн ерөнхийдөө гутал хийдэг маань хүмүүсийн байнга өдөр тутмын хэрэгцээ. Тэгээ гутлыг хийж сураад одоо яг нөө гоё охтууд ялангуяа дизайнтай завурлаг гутлууд өмсөж дуртай байдаг шүү дээ. Тиймэрхүү дизайнд яг орчин үеийн гоё завуртай гоё гутлуудыг хийгээд яг орчин үеийн залуучуудтай зориулаад гутал хийгээд их юм бол бүсгийн хийн хөгжөөд бүсгийн хийнээ сайхан байх. Тэгэхээр ерөнхийдөө айгүй залхуурахгүй айгүй хөдөлмөрч тэгээ яг нэг сурсан юм аа эцэст нь хүртэл яг тууштай явж чаддаг тийм л байгаасай л гэж хэлмээрээ.
За эх орны залуус нэвтрүүлгийн бид хийж чаддаг болон үргэлжилж байна. Тэгээд бид бүхэн энэ нэвтрүүлгийг хийх явцдаа бас бодож байна л да. Удахгүй одоо Монгол брендийн гутал дэлхийд танигдах. Монгол брендийн гутлаар монголчууд бид нар гоёх тэр цаг эхэлсэн одоо эхлээд ингээд бүтээгдэхүүнүүд нь гараад эхэлсэн. Энэ цаг одоо улам ингэж хурцсаж тийм ээ. Монгол бүтээгдэхүүн дэлхийд хурдан танигдаасаа ингийн тулд монгол хүмүүс маань энэ бүтээгдэхүүнүүдээ монгол хүмүүсийн гараар хийсэн энэ бүтээлүүдийг илүү дэмжиж энэ бүтээгдэхүүнүүдийг хэрэгжилж тэгээд цаашлаад компаниуд маань одоо бас энэ байгууллагуудтай энэ үйлдвэрлэх залуучуудтай хамтарч ажиллаж тийм ээ энэ бүтээгдэхүүнүүдийг зах зээл дээр гаргах бас одоо юу гэдгийг олонний танил хүмүүс маань энэ сайхан бүтээгдэхүүнүүдийг бас хэрэгжилж өөрсдөө захиалгаа өгч тийм ээ монгол залуучуудаа бас дэмжээсэй. Тэгээд монгол хүмүүс бие бинийгээ дэмжснээр энэ үйлдвэрлэл маань улам одоо ирч хүчтэй зөвхөн одоо цех биш цаашдаа бүр том үйлдвэр болоод тэр бүтээгдэхүүнүүдийн одоо монгол бүх хүмүүс тэгээд цаашлаа дэлхийн хүмүүс бүгдээ хэрэгэлдэг болоосай. Тэгээд монгол залуучууд үнэхээр хийж чадбай гэдгээ энэ одоо сургалтын төвөөс бид нар хүргэж чадаа маш их баяртай байна. Тэгээд тун удахгүй тийм ээ монгол одоо брендийн шошго тэмдэгтэй тийм ээ монгол тэмдэгтэй одоо юу гэдгийг Монгол гуталч гэдэг ч юм уу тийм ээ тийм брендинг шошготой гуталнууд одоо маш олон зуугаараа үйлдвэрлэгдээсэй гэж үйлдвэрлэл ийм гуталууд гарахын төлөө бас бүх хүмүүс маань бие бинийгээ дэмжиж ажилласай гэж бидний зүгээс уриалж байна. Тэгээд бид хийж чаддаг шүү залуучуудаа та бүхэнд их баярлалаа гэж хэлье. За эрхэм үзэгчтэй энэ зун мод тарьсан уу? Та ээждээ зориулж мод тарьсан уу? За тэгвэл өнөөдөр бид нар ээждээ зориулсан ногоон төглийг байгуулах санаачлаг гаргаад ээждээ зориул залуучууд мод тарьж энэ нэг хэлхсийн гадаа ээждээ зориулсан бидний төгөл нэртэй одоо сайхан төгөл босдон талаарх энэ сайхан мэдээллийг хуваалцахаар бид нар хүрэлцэн ирээд байна. Тэгээд ээждээ зориулсан ногоон төглийг одоо байгуулахаар санаачилсан хүч зоргоо нэгтгэж ажилласан залуучуудаа бид нар уулзах гээд энд хүрэлцэн ирээд байна. Тэгээд энэ төглийг ер нь анх одоо хийя, энэ ажлыг эхлүүлье гэж тэр зориулсан тэр үеэ бас дурсвал их сайхан байх гэж бодож байна. Манай Сорто сайн дурын клуб маань 2010 оны өмнөхөн бид нэр 2010 оныг бид ээжтэй хайртай аян болдож өрнүүлэн ажиллая гэдээ бид нэр зоригшуулуудад ажил эхлүүлж исэн. Тэгээ ажлын маань нэг хэсгээр нь болохоор бүгдээрээ ээжтэй зориулаад хүн болгоо ядаж нэг ч холтгоо мод тарья тийм ээ. Тэгээд олон залуучууд ээжтэй зориулсан өөрсдийнхөө модыг тарьснараа энэ бол ээжтэй зориулсан бяцхан бас төгөл болох юм байна гэдэг. Тэгээд энэ бол их хүнд барьж байгаа маш сайхан бэлэг болох юм болов өөрсдийнхөө одоо хүч хөдөлмөр хөлсийг тусаагаад тийм ээ ингэж ээжтэй сайхан бэлэг барья гэж бодоод тэгээд анхныхаа одоо ажлыг одоо Ladies Hour, Ярус сонин Бухау компаниуд гээл тий. Тэгэл цаг хугацаа өнгөрөх тусам маш олон компаниуд бас биднийг байгууллагууд, хувь хүмүүс, залуучууд маань бас дэмжиж, нийлж нэгдэж явах ажиллаа хийсэн дээ. Тэгээд ер нь ингээд ямар нэгэн ажлыг санаачлаад тэгээд залуучуудаа уриалаад эхлүүлээд явж хахад бэрхшээлүүд бол их гарч ирдэг шүү дээ тий. Тэгээд энэ бэрхшээлүүдээс бас бэрхшээлүүд түүнээс гадна мэдээж энд нэг ээжтэй зориулсан гэсэн нэг тийм чин сэтгэл цаана шингээд яваад байгаа шүү дээ тийм ээ. Ээжтэй зориулж бид энэ бүхнийг хийж байгаа гэдэг. Тэгэхээр модны нөхөө авахад шороогоо зөгөөд явж явах үеийнхэн тэр одоо халуун одоо тэр сэтгэлдээс бас манай нэвтрүүлэг үзэж залуучуудтай бас хуваалцах байхаа гэж бодож байна л да. Мэдээж ямар ч альва бүтээлч ажил бэрхшээлгүй байна гэж байхгүй. Бид нарыг одоо модоо тарьж явах явцад бол янз бүрийн бэрхшээл тохиолж ирсэн. Тухайлбал одоо энэ хэмтлэгсийн гадаах газар маань ерөөхдөө маш хатуу, маш их тийм чулуутай газар байсан. Тэгээд ухахад маш их бэрхшээлтэй тийм ээ залуучууд маань их ядарч ирсэн. Тэрнээс гадна цаг агаар нэлээд бас хэцүү байсан тийм ээ бороотой, шороотой, цастай ч үе тохиолдож байсан. Тэгээд хамгийн гол нь биднэрт нэг ээжтэй зориулж хийж байгаа шүү гэсэн тэр нэг зорилго маань их гоё байсан учраас илүү их урам зориг өгч биднийг хөдөлгөж ирсэн гэж хэлж болно да. Ерөнхийдөө зохион байгуулсан залуучууд маань аюу тийм ирж бүрдсэн одоо ажил хийжсэн хүмүүст маш их урам зориг өгч ирсэн. Тэрнээс гадна хүмүүсийн өөрсдийнхөө сэтгэл маш их харагдчихсан. Тухайлбал хүмүүс залуучууд маань өөрсдөө хоол хийгээд ирж исэн ч гэдэг юм уу те. Тэр бүх хүмүүсийн өгч ирсэн урам зориг маань биднийг их явуулж исэн байх гэж бодож байна. Телевизээр сонсоод энд нэг их хэлсэн урд одоо мод тарих гэж байгаа гэж сонслоо гэд ирж исэн. За бүр нэг 40 гаруй насны бас нэг ихч
тэр мэдээг сонсоод маш их баярлаад Монголын залуучууд маань ямар ч байсан зүгээр суугаагүй юм байна. Ямар ч байсан нэг өөрийнхөө хувь нэмрийг оруулъя гэдээ бүр ирээд 2 өдөр бид нартай хамт газар ухаа тийм ээ хог цэвэрлээд бүр өглөөнөөс орой хүртэл хамтарч ажиллаж байсан. Үнэхээр бахархалтай байсан. Бид нар анх энийг санаачлаад анхны нөгөө уулзалтан дээр 10 хэд хүмүүс суулаад ийм ажил хий, тэгж ажлыг бүх санаачлагаа нэгтгээд энэ ажлыг эхэлжсэн. Тэгээ анх яг энэ талбайг одоо ирж хин дашгүй бит хоёр хэмжилт гэж хахад бол айгүй их шорон шуурхтай байсан л та. За миний хувийн зүгээс бол би өөрөө нөгөө тоосны харшилтай. Тэгээд ерөнхийдөө бол ямар ч гэсэн ажлыг эхнээс нь дуустал хийсэн. Тэгээ бэрхшээлийг даван туулсан. Тэгээд ингээд сууж байгаа айгүй сэтгэл өндөр байна л та. Тэгээ одоо ингээд хараа сууж байгаа айгүй тийм гоё ногоон байгууламжтай болчлоо. Бид нар хийчлээ, чадчихлаа. Тэгээ хичнээн тоосны хайшил хөдлөө твиттерт ортлоо ажилласан ч гэсэн. Тэгээ ямар ч гэсэн энийг хийгээд чадсандаа айгүй сэтгэл хангалуун бүр ингээд ямар ч юм хийсэн бүр ингээд нэг өөдрөг би айгүй том тийм энэ бол одоо зүгээр нэг амьд тийм буйны ажил юм л та. Ээжтэй хэлсэн чинь хүү ингээ мод тараа болж байгаа гэж тэгжээс би нэг эрүүл мэндийн хувьд тэгж ажилладаг учраас тэгээд би ингээ тань зориулаад тарьж байгаа гэсэн чих баяртай байсан. Тэгэл дараад нь дахиад мод тариад нэг олон өдөр нөө ингээ шороотой ингээд яагаад явж гин гэдэг чигт болоод за ямар ч хэсэн ингээд нэ чин сэтгэлээрээ хийж байгаа учраас та болж байна л гэжсэн өөрөмлөөгүй. Найз нөхдүүд ер нь ярьсан чинь найз нөхдүүд ер нь энэ талаараа юу гэж хүлээж авч байна. Найз нөхдүүд бол аягүй сайхан хүлээж авсан л да. Тэгээд яг цагаа тулаад ингээд хийх болсон чинь зав нь гараагүй. Ерөөс зав гарахгүй. Тэгэл уул нь анх ингээд хэлж ихт ямар гоё юм бэ сте бүгдөө л хэлсэн болгон ээжтэй зорилоо мод тарчил гэдгсэн. Тэгжсэн чи яг цагаа талаад одоо ингээд өнөөдөр эхлэнэ маргааш эхлэнэ гэж байна гэлтсэн чинь завгүй байна арай л амжихгүй нэ гэл тэгэл бүх зав болцсон. Хамгийн уулзал ингээл шар маргаж зүг шар дээр яг л гоё байсан. Одоо шүрэг адна гэсэн чи гоё бүх моцад ингээд болчихсон. Ногоо мог Ээжтэй хэлсэн байж. Би нэг ээж зориулж ийж байгаа. Ээж надад байхгүй. Ан дээр явахгүй. Тэнгис л байгаа. Тэгээд ээж зориулж хит юу ч яд үсэн ээж зориулаад нэг ганц мод манад нэг сайн гэсэн мянган жилийн боо ингээд дэмжиж саяхгүй л байсан. Энэ хөө ажилд оролцсон аж ахуйн нэгж байгуул бүх хүмүүс залуустаас баярлсан талах хэрэгтэй илэрхийлье гэж байна. Ер нь ингээд сүүл рүүгээ тасаад ирсэн байлаа. Баян ингээд хамт ажилласаар агаад. Тэгвэл яг энэ төглийнхөө хүмүүсийг санаад тэг хичээл би нөгөө хичээл тараал орой нөгөө ажил уг нь бүтэнсэн хасаан бутсанаар ажилласан шүү дээ. Тэгээд ажлын цагаар болохоор хичээл тараал гялс шиг клуб энэ төгөл рүүгээ яарад ирдэг байсан. Тэгээ ер нь сүүл рүүгээ хүмүүс би эндээ тасдаг юм байлаа. Эхэндээ жоохон хэцүү байсан. Арай натсан ингээд 2 мөрөөр амар өвдөөл ердөөс тэгж ажилдаггүй болохоор тэгээд нэлээ өвдөл маргааш нь бас нуруугаар нэлээ өвдөд. Гэтэ ямар ч байсан ингээд хамгийн сүлд нэрээ харахад үнэхээр гоё тэгээ ногоон байгууламжтай ингээд харахад үнэхээр нэг гоё тийм сэтгэл сайхан бас. Хэдий тийч жоохон ядарсан ч гэсэн үнэхээр гоё. Тэгээд энэ донд мэдээж ямар ч үйл ажиллагаа дэмжлэг туслалцаа тийм ээ олон хүний дэмээр бүтдэг олонний хүчээр босдог. Тийм учраас энэ дээр бас энэ хөтөлбөрийг одоо дэмжиж ажилласан бүх байгууллагуудаа бас баярлалаа гэж хэлэх нь зөв байхаа. Ер нь ямар залуучууд ямар байгууллагууд оролцсон байна? Тийм бид нэр бас нэлээд олон байгууллагуудаар бүс компани дөрвөн бүс байгууллагуудад бас хандсан. Тэгээд тэр дундаас тодорхой хэмжээний одоо жишээ нь манай үйл ажиллагааг дэмжиж ерөнхий ивент тэтгэгчээр Монголын алт корпорац бас дэмжиж оролцсон. Хамгийн их сайхан нааштай хүлээж авсан. Бас хамт олноороо мод тарих үйл ажиллагаанд бас оролцлоо. Фохов компани байна олон улсын худалдааны. За тэгээ Номин хойлдонг гэж байна. Өшөө бүр тэр байтгаа бүр хаа байсан Америкийн Вашингтон суугаа монголчуудаас 80 гаруй залуучууд өнөөдөр ээждээ зориулдаж бас биднэрт ханд өргөж тийм ээ $700 бас ханд өргөсөн байх жишээтэй ингээд бүр холдж байсан, ойрч байсан те ямар ч хүмүүс ингээд бас биднэрт тодорхой хэмжээгээр бас тусаж дэмжсэн. Тэгээ бид нар маань
өөрсдөө ч гэсэн бас өөрсдөөсөө нэг 5-10 цаасаа бас нийлүүлсэн тий. Тэгээ зарим бас хувь хүмүүс хүртэл ингээд за энийг ингээд үйл ажиллагаанд нэмэрлээрээ гээл 20,000 цаас ч гэдэг юм 10,000 цаас 50,000 цаас гээл янз бүрийн байдлаар ингээд бас биднэрт сэтгэлээрээ бас ингээд хандив өргөж исэн. Тэгээ бид нэр тэр хүн болгоны олон хүмүүсийн бас хайр итгэлийг бас шингээж одоо бүтэехийг бас хичээсэн л дээ. 8-9 цагт ирээд бид нар бол ажиллаа эхэлжсэн, хийжсэн, үргэлжлүүлжсэн. Тэгээд 8-9 цагт ирээд ажиллаа гэхэд 10 цаг гэдэг ерөнхийдөө харанхуй болсон. Тэгтэл бид нар энд ямар нэгэн гэрэлтүүлэг илүү тийм одоо гэрэлж идэм байхгүй ч гэсэн бид нар сэтгэлийнхэн гэрлэр бол ажиллаж харж бол хийж чадчихсан. Тий. Бид нар энийг хийж чаддгийм бэ. Ингээ бид нар шиг бас та нар хийж чадъя шүү гэд ингээ залуустаас уриалж хэлмээр байна. Тэгээд бид нар бас одоо өнөөдөр ингээ хийгээд дууссан. Бид нар энийг хийц одоо болоог орхих биш. Цаашдаа бид нар хийх асуудал, хийх ажил бол зөндөө их байна. Ингээ бид нар хийж чадах юм байна. Хийн гэсэн тийм зорилготой хүсэл тэмүүлэлтэй л сууж байна да. Бид нар одоо сүүлийн зөвлөх тарилтын өдрөөр бол 4 цаг хүртэл шөнө хамгийн эртдээ нэг 2 цаг гэж хатал дуусна. Ажлаа дуусчаал явчих гэх сайхан л. Хичнээн оролцож. За одоо яг хийсэн байгаа ажлуудаа залуучууд танилцуулаад явчих уу? Яг ямар ажлууд энд хийгдсэн байгаа тэгвэл. За эхнээсээ бид нар ерөнхийдөө бол эхний ээлжинд энэ жилдээ энэ эхний лагсан энэ оржмын их өгшөөтэй энэ тал байгаа янзлыг гэж бол анх одоо цуглараад уулзалтаараа бол тэг тохирчээсэн. Тэгээд явцын дунд ажил маань ерөнхийдөө айгүй сайхан бүтэмжтэй үргэлжлээд байгууллага компаниуд айгүй сайхан дэмжиж тэгээд нийслэлийн захирагчийн алба маань бид нарыг айгүй сайхнаар хүлээж аваад бид нар ер нь энэ өгшөөтэй орчныхон талбайг янзлж та нар нүлцэн талбайгаа янзлж хоо. Тэгэд бид нар бол энийг нийслэлийн захирагчийн албанд хүлээл гэж өгөөд нийслэлийн захирагчийн алба бол энэ дээр яг юу хийгдсэн бэ? Энэ зам хийгдсэн байгаа. Тэгээд энд ингээд 4 шинэ сандал тавьсан. Тэгээд 4 шинэ гэрэл суулгасан. Тэгээд одоо энэ орчмын бүх талбайд нь бол мод суулгасан байгаа. Тэгээд нийслэлийн захирагчийн албандаа ч гэсэн бидний ажлыг дэмжиж хамтран ажилласанд бол айгүй баярлж байгаа илэрхийлмээр байна. Би бас сонсч ирсэн энэ хөшөө бас их сонин тийм түүхтэй хөшөө гэж яригдчихсэн. Энэ яг ямар учиртай хөшөө гэлээ. Тэрийг нэг үзэгчдээс сануулад. Энэ ямар ч нэг их олон хүүхдтэй лээж байсан юм шиг үлээ. Тэгээд үр хүүхдүүд нь ээжийнхээ бас сайхан биеийн дурсгалд хөшөөг босгосон гэж бид нэр сонссон. Тэгээ бас энэ хөшөөг бас босгосон ээжтэй зориулсан тэр хүмүүстэй бас уулзах гад бид нар бас арай олж чадаагүй. Гэхдээ бас тэр хүмүүс маань ч гэсэн маш их сайхан баяртай байх баха. Тэгээд энэ бол бас энэ хөшөө маань бол Норжмаа ээжийн одоо нэгсэндээ Монголын олон сайхан ээж нарын төлөөлөл болгоод ингээд дурсгал болоод ингээд үлдсэн байгаа. За эндээс гадна энэ урдлын талбайгаас ихэж мод зүйлийг тарьсан байгаа юу тийм ээ? За. Экологийн боловсрол төвөөс хүн ирж биднэрт зөвлөгөө өгсөн. Яг энэ модыг яаж тариулах илүү саврахгүй гэдэг тал дээр. Бид нар одоо энэ дээр харагдж байгаа талбайхаа муу чулуурхаг хөрснүүдийг ингэж бүгдийг нь хуулж одоо шинээр сайжруулсан үсийг бүх тохижуулж байгаа талбайнуудад тавьсан байгаа. За энэхүү ээжтэй зориулсан ногоон төглийн талаарх иргэдийн сэтгэлийг та бүхэнд бас хүргье. Эхний ялгсан энэ ч дандаа ялах хүүхдүүд байж байгаа шүү дээ. Энэс бас агаар орчиг бас ариун сайхан байлгах тий. Тэрний төлөө тийм гоё зорилго төвшөж явж байгаа чинь бид нас их баяртай лээ. Энэ дээр одоо гэр ойр чадaltaа бол би ч гэсэн ганц нэг мод босгоход илүүдх юм байхгүй нэрээ энэ чинь. Ер нь залуучууд гэх юм байхгүй. Хөгшчүүд одоо энэ дүлгэр жишээгээр энэ чинь нэг мод би ч гэсэн одоо нэг энийг та нэг ухаатгах гэдэг үл нэг жоохон юм ухчих чадна да жишээлбэл бушуулгаж байгаа юм биш. Ер нь тэгээд дан залуучууд биш хөгшчүүд ер нь нэлээд их оролцуул яасан юм. Бидний үед одоо социализмын үед яаж ийсэн блэ тэр үлгэр жишээгээ үзүүлж тэгвэл одоо их сайхан байна. Одоо энэ бол хамгийн зөв. Харин ч энэ ажилгүй залуучуудыг уриалж авчирч хийлгэмээр юм. Би бол дараа бас ингэж бодоод байдیں۔ Гэхдээ энэ ажилгүй залуучуудыг нэг сайхан хурд яриа хийгээд тойрог барьна. Тэр үнд одоо ажил хуваарлаад ингүүл яасан одоо зарим нэг нь бол энэ дунд одоо энэ гэр хорол энэ төгөөр бол ер нь ажилгүй залуучууд
цаг өнгөрөхөд дүгэн аргаарсан юмс байж шин. За энийг бол хэцүүтэй санаачлага байна гэж бодож байна. Одоо ингээд сайхан чөлөөлж байгаа маань мод тарьсан маань мод нургаж байна. Энэ бол ээжтэй зориулсан юм сайхан санаачлал гаргаж баяртай байна. Хамгийн гол нэг одоо сайхан арчилж хамгаалж манай Улаанбаатарчин ч одоо жилийн жилдэл баах юм тарьдаг ус тоодог ийм одоо хэвшил тогтцсон. Энэ бол 10-аас энэ сайхан инпуттэй зэгстэй газар бай. Энэ бол зайлшгүй сайхан ногоон төсөл төгөл болно гэдэгт одоо итгэж байна. Мэдээч маш их баярлж байна. Одоо ингээд эмнэлгээс гарч ирээд салхилах газар байхгүй шүү дээ өмдөөлөд. Одоо энэ саналыг шинэрлсэн юм шиг байна. Харин тийм хараад маш их баярлж байна. Сэтгэл маш өндөр байна. Үнэхээр энд ингээл уржигдар энэ төр хөвцсөн хүмүүс эндээс ярьж байгаа байхгүй юу. Энэ хүмүүс айгүй юм санаачлагтаа цанхаар хараад энэ ёстой гоё юм хийгээд байна. Айгүй итгэвтэй хийж ийн гэл тэл битэр өнөдөр ингээл гарч ирсэн байна. Үнэхээр гоё байна. За бид нар игнэлгсэн хой талын хэсэгт нэрээд байна л да. Энэ хэсэг дээр бас энэ хөтөлбөрийг дэмжиж ажилласан POW компани хамт олон одоо энэ дээр мод зүйлийг тарьсан байгаа. Тэгээд энэ төлөөлөгч залуугаас нь бас энэ дээр хийгдсэн ажлуудын талаар бас асууж тодруулъя. Танай компани энэ хойдлын талбай дээр одоо хариуцж ажилласан гэсэн. Ер нь ямар ажлуудыг хийгдсэн бэ? Хэд орчим мод таригдсан? За манай POW компани бол энэ Сорто клубийнхаа залуучуудын ажлыг дэмжиж энд оролцсон байгаа энэ ажилд гар бие оролцоод өөрсдийнхөө хөдөлмөрөөр одоо энэ талбайг тогтчуулаад энэ цаатлын талбайг тогтчуулаад мөн цэцгийн мандлыг тарьсан байгаа. Тэгээд мөн энэ гаднах тогтчлтын энэ цементүүдийг цемент хийгээд тэгээд сандал хүмүүсийг ингээд тавтаа тухтаа энэ ихчүүдийг тий амаржиг гэдэг ийм орчныг бүрдүүлж өгсөн байгаа. Тэгээд энэ залуучуудынхаа ажлыг бид нэр ингээд дэмжиж ажилландаа маш их баяртай байгаа. Тэгээ мөн шат энд дээшээ гарах хүмүүсийг амрах сандал шатыг хийж өгсөн байгаа. Энэ цементэн дээр нь бас гоё энэ орчны гоё гэгээл өнгөлөг болох зураг хийж ярьжсэн. Тэгээ энд хүүхдүүд зориулсан юм гоё тий өнгөлөг болох юм зураг зурж өгнө. Удахгүй энэ ажил хийх бол. За энэ төгөл дээр одоо цаашдаа ер нь одоо ямар ажлууд төлөвлөгдсөн байгаа. Тэгээ одоо 6 сарын 20-нд энд төглийнхаа нээлтийг хийн. Тэгээ энд болохоор нэг мод тарьсан хүүхдүүдийнхээ ээж аавд ээжд нь урилга өгс. Тэгээ урилгаар нэг өдрийг ээжтэйг хамт байлгах тийм өдрлөг хийн. Тэгээд одоо энэс цаашдаа моднууд тарьсан моднуудад услах ажил явагдана. Тэгээд тордлого ажилд нь бас залуучууд сайн дураараа энэ оролцож болох уу? Болно. Тэгээд өөрснөө сайн дураараа ирээд тэгээд бидэртэй яриад шаланг аваад тусалчихлаа. Тэгээд энэ орчинд одоо ингээд санал дээр тавиад эхнээсээ залуучууд энэ гоё төгөлд бас ирдэг болсон байна л да. Тэгээд энд ирж байгаа залуучуудтай бас юу гэж хэлмээр байна. Тэгээд энд ирж байгаа гэсэндээ бид яг хийсэн хөдөлмөрийг бас нэг гимтэхгүй нэг хугалж яахгүй л байвал тий. Тэгээд ядаж болохоо зүлгэн дээрээ явахгүй л байвал тэгэл хог мог хаяхгүй. Одоо удахгүй энэ хогийн сав байрлуулчихна. Тэгээд хогийн савнд аяа тийм л байна. За баярлалаа. Манай одоо энэ ихнэлсэн төвийн гадаа одоо ногоон байгууламжийг тий манай энэ залуучуудын байгууллагууд дэмжиж тогтжуулж тийм ээ сэргээж олон сайхан мод бут тарьж тий цэцэрлэгжүүлж байгаа юм байна. Тэгэд одоо энэ залуучуудад одоо баярлалаа гэж хэлье тийм ээ. Тэгээд одоо цааш нь одоо өргөжүүлж одоо манай байгууллага өргөжүүлж авч явах хэрэгтэй байхаа гэж бодож байна тийм ээ. Арчил тордох хэрэгтэй байх. За ер нь сүүлийн 5 жил ер нь сэргээгээгүй
тий сэргээгээгүй. Тэгвэл сүүлийн 2 жил бол одоо өөрсдөө багаараа хийх хичээсэн боловч туршлага муутай. Тэгээд сайхан ургаж чадахгүй байсан та бүхэн их айгүй сайхан сэргээж ер нь цэгцтэй их гоё болгож өгч байна. Яг түрүүнд нэг одоо яг бид нар ч өөрсдөө хийгээд эхлэхэр зэрэг туршлага дутсан шүү дээ, тийм ээ. Ямар нэгэн туршлага дутна. Хоёрдугаар бид нар ч эмнэлгийн байгууллагын хүмүүс чинь яг ийм шороотой одоо мод тарих ч юм уу зүлэг тарих тийм туршлага багтай хийхт одоо жоо чадвар дутаад тэгээд одоо тэднэр дээр бол одоо дутагдaltaй зүйлүүд бол зөндөө байсан. Тэ одоо ингэж орж байгаа хгүй. Одоо энэ модыг ингээд цааш нь дарчид торж зургуул услах ажил дээр ч юм уу бас ингээд эмчнэр одоо ээж хуваар гаргаад ч юм уу тийм ээ залуучуудаа ээжлээд ч юм уу ингээд эмчнэр тийм цаг зав юм байдаг бол цаг гаргах боломж байдаг. Боломж байна л та. Тий тасгууд одоо өөрсдөө хуваарлал талбайгаа хувааж авчихад тий авсан байгаа. Тэгээд тэрүүгээрээ чинь нөгөө ээлж өдрөөр ажиллаж байгаа улсууд чинь бүгдээр хуваагдаад тодорхой хэмжээгээр усалж энийг тордож болно л доо. Тэгээ уг нь болохоор чинь сүүлийн 2 жил ерөнхийдөө бол тиймэрхүү үйл ажиллагаа яваад л байгаа. Тий яг стандартын хэмжээнд хийж чадахгүй байгаа учраас бас тэр зэрэг чадахгүй байгаа хаа. Гэхдээ та бүхний хувьд энэчлийн хувьд бол бүр хамаагүй өөр одоо болж байна л та. Тий хамаагүй дээшилсэн тэр стандартын бүх юмуд нь бол айгүй сайхан ургаж эхэлж байна тий. За эх орон телевизэн залуус хаана явна булангаараа залуус энэ зун юу хийх вэ гэдэг сэдвээр бид нар бэлтгэхээр боллоо. Тэгээд энэ зун залуучууд юу хийж зуныхаа амралтаар юу хийж бүтээх энэ бүгдээрээ сонирхцгаая. Залуутаа энэ зун юу хийх вэ? Мэдээж амралтаараа ажиллаад сургалтынхаа төлбөрт нэмэр болж өөрийгөө болох хувцлая гэж бодож байгаа үстэй. Залуус ямар бодолтой байгааг асууцгаая. Конкурсныгаа шалгалтын өгчөөд одоо өгч юм л дээ чи. Өгчөөд ер нь тэгэл нэг ажил төрөл болж хийдэм юм тэгэл. Ер нь бол ажил бол ер нь олддог л. Барилга энэ төргээд тэгвэл зэ ажил олдно л доо тэгэл. Ахмах дээр л ажиллах хэрэгтэй юм. Бид ер нь олдсон шүү дээ. Хайвал. Ер нь хайвал мэргэжлийн дагуу ажлууд олдох уу? Олдох баха. Зөвхөн хэлбэртэй л үг шүү дээ. Амтик амралцгаа болгаар л. 2 сарын амралтаар гэр бүлтэйгээ ээж аваагаа бол амралт маалтал явах. Өөрөө хийж байгаа ажлыг хийлгэх яах вэ? Тэгээд засвар шилээгөр нь л амраа шүү дээ. Адлаа. Өмнө говтын таамаглал. Салмон хүрэлцээтэй гэж бол хэлж чадахгүй байна л та. Яг өөр ажил гэхээсээ илүү яг ажлаас гадна давхар орлого оруулах ч юм уу бизнес. Жишээлбэл тэр нь яг юу вэ? Ажлын байран дээр байхгүйгээр бизнес ч гэдэг юм уу ямар нэгэн тийм бизнес. Тийм бизнес ч юм уу. Нэг төлөвлөөг байгаад л та. Эрэлттэй тэгтээ нөгөө ажлын байр хомс. Ажил хийжлэнгүүд дэлгүүрт хөдөлгөгч хийж байгаа. Аялал жуулчлалын мэргэжилтэй. Эхний удаад бол зүгээр туслах ажилтан ч юм уу жоохон туршлах суух маягаар. Ер нь бол ирээдүйтэй гэж бодож байгаа шүү дээ.
хамгийн ирээдүйтэй бизнес гэдэг утгаараа би өөрөө бас сонгож ирсэн. Яг өөртөө зоригтой байгаа. Элдэн анзын сургалт ч юм уу нэг тиймэрхүү нэг хэлнээс энэ зам одоо наад мөртлөө орсон хүл өмг үзэн шүү дээ. За. Ойтон хүмүүсгээл атлага матлага гэл тиймэрхүү л зүйл хийх бах та. Тэгээ ерөнхийдөө бол одоо ер нь гадны компани их л зөнхөлж шүү дээ Монголд тий. Тиймэрхүү байгаа учраас Монголын залуучуудаас ажил олохтоос таарав бага байна. Тэрийг бол бас төр засгаас дэмжиж өгөх хэрэгтэй шүү дээ. Дандаа гадны улсууд ирээл хятадууд гэхэд жишээ хятадууд бол голцоо их ажиллаж шүү дээ. Барилга дээр монголчуудыг бол дандаа бага зэргийн юм жижиг туслах ажил тиймэрхүү юм хийж байгаа. Энэ ч бол харагдсан шүү дээ. Манайх чадaltaй шүү дээ. Яг чадaltaй үнэ олоод хийлгэвэл чадал байгаа. Янз бүр өөрснөө зоригтой авах хэрэгтэй л дээ. Зориггүй бол бас хэцүү л дээ. Хүн шамтран шүү дээ. Улсуудыг сургаад тийм ээ. Өвөл мөвл юу вэ? Өвөл би бол боддог л доо. Би янз бүрийн одоо албан тушаалд барилгын чиглэлээ ч юм уу өвөл би замын чиглэл одоо ийм чиглэлийн улсуудыг бүгдийг ингээд сургаад цалин мөнгөний өгөө тийм ээ. Тэгээд сургаад байвал илүү бас улс их орон хөгжих юм болоо гэж боддоо шүү дээ. Тэгээд яг сезоны үе одоо зуны ажлын өдрөлд ирэхэд хүмүүсээ гаргаад дайчилж ажиллаа тийм ээ. Зөндөө олон залуучууд ажилгүй тэгсэн мөртлөө замыг харахгүй одоо баян бүрдээс ийш ажиллаж байгаа хүн алга шүү дээ. Бараг хэдгээ хүн нэг трактор л ухаал нэг юм нааш нь чааш нь болгоол ингэж шүү дээ. Монголын залуучууд ажилгүй улс зөндөө л шүү дээ. Ажил хайгаал явд зөндөө бас байж. Өөрсдөө олж харж чадвал бидний эргэн тойронд маш их боломжууд байна. Эх орны их бүтээн байгуулалт эрчимжиж, ажлын бариуд их гарч ирж байна. Хайж, сураглаж, өөрсдийнхөө төлөө өөртөө санаа зовох хэрэгтэй биз. Нийслэлийн хөтөлбөрийн бирж гэх мэт байгууллагуудад хандаад ажлыг голлгүй хийвэл боломж бас байна. Өөртөө сэтгээд хийгээвэл ногоо тарьж хураах, малчтад туслах, хадлан хадах, малын хашаа барих, судалгаа хийх, гар уралдын бүтээл хийх, аялал жуулчлалын салбарт ажиллах, жуулчдад зориулсан бэлэг дурсгалын зүйл хийх, жижиг дунд үйлдвэрлэлийн сургалтанд хамрагдаж бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэх мэт амралтаа ашиглаад олон ажлуудыг амжуулах боломж байна. Залуус та бүхэн өөрийгөө голлдгүй, ажлыг бас голлдгүй хийж бүтээж энэ зуны үр бүтээлтэй өнгөрөөгөөрэй. За их орны залуу сааны яв нэвтрүүлэг нүгээр өндөрлж байна. Манай нэвтрүүлэг үргэлж бүтээлж, үргэлж шинэлэг, үргэлж сайхан бүхнийг та бүхэнд хүргэх болно. Тийм учраас бүтээл залуучууд, шинийг санаачилж хийж байгаа залуучууд манай телевизтэй хамтарч ажиллахыг одоо бид нар урьж байна. Тэгээд их орны залуустай хамт байгаарай.